Сайн байна уу? Намайг Роберт Маккензи гэдэг. Чикагогийн их сургуульд өрнөхийн хэлэлцүүлгийг бүгдээр үзэж надтай хамт байгаарай. Бидний цаг үеийн хамгийн өөр сэтгэлгээтэй нэр хүндтэй олон улсын нэр хүндтэй Нобелийн шагналт эдийн засагч Милтон Фридманы 10 киноны эхний киног үзэх гэж байна. Тэрний хамгийн анхны телевизийн цуврал нэвтрүүлгүүдийг энд суудлаа эзэлсэн нөлөө бүхий хадагтай ноёдууд үзэж тэрний тавьж буй асуудлуудын талаар одоогийн бидний амьдралтай уялдуулан мөн өнгөрсөн цаг үеийн шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Кино маань ерөнхийдөө иймэрхүү байна. Милтон Фридманы өмнө ярьж байсан шийдлийг нь хэлж байсан нийгэм цаг үеийн талаар үзэх болно. Зарим хүмүүсийн хувьд тэрний үзэл бодол утгагүй мэт санагдавч ихэнх хүмүүсийн хувьд сонирхолтой байж болох юм. Ямар ч байлаа гэсэн Милтон Фридманы энэхүү киног хамтдаа үзцгээе. Хувь заяагаа сонгох нь. Зах зээлийн хүч. Нэгэн цаг үе энэ бүх газарт гал шуурга авалцж байлаа. 22 миль квадрат намаг балчигтай энэ Манхэттны харалт индианчуудаас ахуулаад $24 хувьц өмсдөг байсан Нидерландчууд амьдарч байсан юм. Тэд энэ газрыг эзэнгүү тэвийн өнцөг бууланд байрлах шинэ Амстердам гэж харж байлаа. Олон жил өнгөрч хойд зүгийн ядуулаар зүгтсэн мянган хүмүүс ийшээ сорон шиг татагдан ирсээр байлаа. Яг л өөр төвд өгөөгүй эрх чөлөө элбэг дэлбэг амьдралын амлалтыг энд өгч байгаа мэт энэ газарт хүмүүс цугларсаар шинэ үндэстэн бий болгожээ. Улмаар бизнес эрхлэх ирээдүйн боломж алсын харааж ийшээ чиглэгдсэн юм. Олон иргэд амьдралдаа анх удаалаа өөрсдийн мөрөөж байсан зорилтуудаа бодиттой биелүүлэх эрх чөлөө олж авсан. Энэ л эрх чөлөө эрчүүж үхий Америк нэгдсэн улсыг бий болгосон юм. Хуулийн дагуу олгогдсон цагаачлах эрх нь Америк улсыг таатай боломж идэх газар болгож чадлаа. Энд хамгийн сайн хувц өмссөн баячул мөн байгаа жаахан юмаа чирчсэн ядуус чирж байлаа. Гэхдээ бүгд л нэг том итгэл найдварт ээж ирсэн юм. Миний эцэг эхийн адил хүмүүс анх энд ирэхэд амьдрахад хэцүү нөхцөл байдал тэднийг өгдөж байсан юм. Гэхдээ ихэнхэд нь айз нөхөд хамаатан саднууд нь тэднийг амьдрах орон сууц, ажил төрөл олгоход тусалж шинэ улсад суурьшин төхнөж байлаа. Шургуул ажиллавал цалин хөлс авч үр шимээ хүртдэг байв. Амьдрал маш хэцүү байсан. Гэхдээ боломж нь бодит байсан юм. Хүмүүсийн огт таамаглаж байгаагүй засгийн газрын хэд хэдэн хөтөлбөр хэрэгжив. Үүгээр барахгүй хэд хэдэн дүрм журмууч гарлаа. Мэдээж эдгээр дүрм журмд бизнесийг хязгаарлах, хориглох гэсэн тусгай зөвшөөрөл, хатуу шаардлага байсангүй. Үүнхээр чөлөө зах зээл бий боллоо. Одоо хүртэл олон хүмүүс ийм л мөрөөдлөөр Америк нэгдсэн улсыг зорж байна. Тэдэнд мөн л нэг л хүсэл тэмүүлэл бас асуудал байгааг та эндээс харж болно. Энэ бол Нью-Йоркотын хятад хороол, хувьц сурлалын гол төвүүдийн нэг. Олон зуун мянган хүн шинээр ирж байгаа энэ шинэ улсад амьдралын шинэ амт амтагдж байлаа. Өмнө нь ирж төхөнсөн иргэд ажил төрөлтэй болж илүү их идэвч армаалтайгаар ажиллаж амьдрахыг хүсэж байна. Энэ газар шиг олон хүн ажилласан үйлдвэрийн газрууд нь надад маш их танил санагддаг юм. Бүгдээрээ л нэг ижил яг л ээжиг минь анх хэрэгтэй ажиллаж байсан газартай адил байдаг. Ээж минь 14 настайдаа анх энэ улсад хөл тавьсан байдаг юм. Бараг 90 жилийн өмнөх явдал да. Ийм их олон хүнтэй чиглэлсэн газар байгаагүй ч бүхий л чадлаар нь хүмүүсийг ажилуулна. Хариуд нь маш бага мөнгө өгнө. Хэрвээ ээж маань энэ боломжийг ашиглан Унграас энд ирээгүй бол би Америкийн өнгөр цагааш иргэн болохгүй байх байсан л да. Мэдээж ээж маань энэ газар нэх удаан ажиллаагүй. Тэр хэл сурч өөрийгөө хөгжүүлэн илүү дээр амьдралаар амьдэрсэн. Эдгээр хүмүүс яг л ээжтэй минь адил илүү сайхан амьдрал хүсэн энд ирсгэсэн. Энэ хүмүүсийн ихэнх нь өөр улс орноос цагаачилж ирсэн байгаа. Иймэрхүү газрууд нь тэдэнд амьдралаа шинээр эхлүүлэх боломжийг өгдөг.
Мэдээж эдгээр хүмүүс энд насаараа эсвэл маш удаан хугацаагаар ажиллахгүй байх л да. Харин энэ хүмүүст болон үр хүүхдүүд нь чөлөөт зах зээлийн нийгмээс олгосон боломжийн дагуу илүү сайхан амьдрах байсан байх. Эдгээр оюутлын газруудад ирэх дарамтшилт маш их байдаг. Тухайлбал олон төрлийн стандартууд, үйлдвэрчний эвлэлээс гаргасан зузаан ном заагдсан шаардлагууд байдаг. Гэхдээ энэ нь хэнд үр өгөөжтэй гэвэл мэдээж эдгээр ажилчдад биш. Ажилчдын амьдрал мэдээж хэцүү л дээ. Гэхдээ тэд амьдралдаа сэтгэл хангалуун тэмцэгч хүмүүс байсан. Учир нь эцэг их эмээ өвөө маань бүгд л бидний төлөө энэ хүнд хэцүү замыг даван туулсан. Энэний ачаар бид илүү сайхан амьдралаа эхлэх боломжтой болсон. Франклин Келлигийн аав Сицилиэс Америк нэгдсэн улсад ирэхдээ дөнгөж 20 настай байлаа. Одоогоос 53 жилийн өмнө гэсэн үг. Франк бол амжилттай яваа шүдний эмч. Массачусетс мужийн Лехингтон хотод эхнэр гэр бүлийн хамт амьдардаг. Франк эцгийнхээ ачаар л ийхүү боломжтой бас эрхчлөлтөд болсон гэдэгтээ бат итгэдэг. Хэрвээ Итали гаралтай эмээ өвөө нь тэрнийг одоо хэрхэн амьдарч байгааг харах юм бол ийм сайхан амьдралд лав итгэж чадахгүй байсан баг. Жижигхэн халаа цагаажилж ирсэн тэдний хувьд одоогийн амьдрал бол гайхамшиг. Өвөө эмээгийн минь аж гавьяа одоогийн сайхан амьдралтай нягт холбоотой. Тэдний ачаар л би үдий зэрэгт явна шүү дээ. Тэд л гэр бүлийнхээ төлөө чадах бүхнийг хийж боломжийг авчирсан. Гэр бүлийн минь амьдралд сайжирсан. Манай аав надад мэдлэг мэрэгжилтэй, боловсралтай хүн болох ёстойг чухалчлан захиж хэлдэг байсныг би үргэлж санаж явдаг. Бидэн шиг ийм гэр бүл өнөөдөр Америк нэгдсэн улсад эрхчлөөний үр шимийг хангалттай хүрдэж байгаа. Би үнэхээр баяртай байдаг. Энэ бүхнийг бид Америк нэгдсэн улсыг үүсгэн байгуулагч тэр хөдөлмөрч иргэдээс л өгүүлж авсан. Өөрөөр хэлбэл өөр газар орноос ядуу тарчигч эрхчлөлөө хайж ирсэн тэр хүмүүсээс. Тэд өөрсдийн төдийгүй үр хүүхдийн амьдралын төлөө тэмцсэн тул бид ийм сайхан байна. Гэхдээ сүүлийн 50 гаруй жилийн турш бид энэ том өв уламжлалыг үгүй хийж байна. Өөрөөр хэлбэл бид өөрсдөө найдахын оронд өөрийн амьдралаа засгийн газарт даатгаж байна. Бид өмнөх шиг цагаачд болон шинэ иргэдийн бүтээж хөдөлмөрлсөн шиг өөрийн амьдралыг залахгүй бол бидний үндсэн эрхчлөөний нэг болох эдийн засгийн эрхчлөө маань улам бүр хумигдах болно. Ийм учраас би Хятадын өмнөд зүгийн далайн хэсэгт очив. Энд нэгэн туршилт хийгдэж байгаа нь засгийн газараас тавьсан тодорхой хязгаарын хүрээнд иргэд өөрсдийн эрхчлөлөг хэрхэн амжилттай эдэлж байгааг эндээс харах боломжтой юм. Хэрв та чөлөө зах зээл гэж юу болохыг харахыг хүсвэл энд заавал ирээрэй. Хонконг бол Хятадын зүрх болсон агуу том нөөц баялаг юм. Хэдий байгалийн нөөц баялаг байхгүй боловч энд эдийн засаг хурдтай хөгжүүлж чадсан. Дэлхийн бүхэл улс орны усан онгоцууд энд ирж худалдаа намаа хийдэг. Учир нь энд ямар нэгэн татвар төлдөггүй ба экспорт, импортын хурамчч байдгүй. Нэгэн үе эзгүй хоосон газар чөлөө зах зээлийн хүчинд одоо Аз тивийн хамгийн амжилттай хөгжил дэвшилтэй газруудын нэг болж өөрчлөгдөж байна. Усан осон зогсоолоос гадна Хонконгийн хамгийн чухал нөөц баялаг нь 4.5 сая хүн ам юм. Яг л Америк нэгдсэн улсын 100 жилийн өмнөх шиг сүүлийн 10 жилд иргэдэн засгийн газраас хараа тус байдлаар эрхчлөөтэй ажиллаж амьдарч байна. Эдийн засгийн болон улс төрийн эрхчлөөг амсч чадахгүй байгаа олон дөрвөгч цагаач иргэд Хонконгт ирж байна. Байгалийн нөөц багтай хүн амынхан тоо эрс нэмэгдэж байгаа боловч Хонконг бол Аз тивтэй амжиргааны түвшин хамгийн өндөртэй хотуудын нэг юм. Хүмүүс нь маш шаргуу ажилдаг. Гэхдээ Хонконгийн амжилтын нэг нь ажилтны хөлс хүчийг сорж мүлждэг. Энд цалин дайны үеэс хойш 4 дахин нэмэгдсэн. Инфляцаасаа цалингийн өсөлт ямагт төрүүлж явдаг.
Хонконгчууд дуртай хүссэн цагаараа эрх чөлөөтэй ажилдаг. Өөр ажилд чөлөөтэй сэлгэн орж болно. Зах зээл нь ийм боломжийг олгож байна. Хэн нэгэн энэ хямд бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах хүсэлтэй байгаа гэдэгт та итгэлтэй байж болно. Үгүй бол ийм хямд пластик тоглоом хийгдэхгүй байсан шүү дээ. Өмнөд Солонгос болон Тайландтай хийх өрсөлдөөнд ийм хямд боловч ашиг багатай бараа бүтээгдэхүүн илүү эрэлттэй байна. Тэгэхээр бизнесмэнүүд нь илүү ухаалаг байна гэсэн үг. Хонконгийн бизнес эрхлэгчид илүү нарийн бөгөөд шин технологиг бүтээгдэхүүндээ нэвтрүүлсээр ирсэн. Энэ нь ямар ч зүйлийг баруун жигт нийцүүлж чаддаг ба ажилчид нь шин ур чадварыг эзэмшсээр байна. Хонконгт амралт гэж байхгүй. Цаг ямагт ямар нэгэн бизнес явагдаж л байдаг. Дэлгүүр, худалдааны девайс зохицолж, аялал жуулчлал эд хөгжиж байна. Энгийн хүмүүсийн хувьд Хонконг боломжийн үн төлөх боломжтой газар болсон. Энэ бол гайхалтай дэлхий дээрх хамгийн чөлөөт зах зээл юм. Ийм чөлөөт зах зээлд хүмүүст юу хүссэн дуртай үйлдвэрлэл хийх боломж олгож байгаа юм. Мөн дэлхий дээрх хамгийн хямд зах зээл бий болгож, боломжийн үнээр бараа худалдаж авах зарах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Гэхдээ хамгийн гол зүйл нь гэвэл хэрв тэд алдагдалд орвол үнэн чөлөөтэй буулгаж, харин амжилттай ажиллавал тэрнээсээ ашиг олж чадаж байгаа юм. Хонконгийн үнийн систем дэлхий дахинд маркетинг бий болгож байна. Энэ нь л засгийн газраас хараат бус бизнесийн орчин энд эрч хүч өсөлтийг бий болгож байгаа юм. Энэ өсөлт нь энэ өндөр байшингуудад сууж байгаа хэн нэгний заавраар бий болоогүй. Харин чөлөөт зах зээлээс бий болсон үр дүн юм. Хонконгийн гудамжаар алхаад үзээрэй. Зах зээл яаж ажиллаж байгаа, ёр бусын хүчийг эндээс мэдэрч болно. Ноён Чунг төмөр сав хийдэг. Тэр ийм савыг бусдаас илүү сайн хийж чадна гэж итгээд энэ ажлыг эхлүүлсэн. Гэхдээ цагаан өнгийн төмөр савын эрэлт илүү их байдгийг ноён Чунгч бас олж харсан л байна. Цаашаа хэд алхвал уламжлалт кантон урлалыг 42 жилийн турш эрхэлж байгаа нэгэн компани тааралдлаа. Гэхдээ мэдээж өмнөх загварын ойдол урлалын эрэлт нь буурч байгааг компани хэдийнэ мэдэрч одоо өөр бүтээгдэхүүн хийхээр зорж байна. Зах зээл бидэнд юу хийхийг хэлж өгөө зогсохгүй. Мөн өөр үнээс дээгүүр бараагаа борлуулахын тулд яаж хийх ёстойг зааварлаж байна. Материал болон ажилчдын цалин гэх мэтээр. Жишээлбэл эдгээр ажилчид орчноо зөвөр мэдэрч чадвал зургийн хүрээг гараар биш, механикаар хийх арга барилыг удалгүй мэдгэл болно. Хятадын энэ эмийн дэлгүүр дотор ч гэсэн зах зээлийн хөдөлгөөн явагдаж байна. Үйлчлүүлэгч гарыг энэ мэтээр тойруулж дайрвал өвчин нь намжид зүгээр болно гэдэгт итгээд л энд ирсэн. Энд эмчид заавал тусгай зөвшөөрөл шаардлагагүй. Харин туршлага илүү хэрэгтэй. Эмчид тушаал өгөөгүй. Тэр өөрөө л цалин хөлс авч байгаа тул өвчтөн эдгэх ёстой. Ажил сайн дурын үндсэн дээр явагдах ёстой. Ингэж байж л талууд үр ашиг хамтдаа эдэлцгэнэ. Эдгэнүү байна уу өөрөө л мэд. Гэхдээ энэ арын хашаанд үйлдвэрлэл явагддаг. Энэ үйлдвэрт ажилладаг хүмүүс нь Хонконгийн хамгийн өндөр цалинтай ажилчид. Бөгчм, хит их дуу чимээтэй ажлын нөхцөл, гэвч хамгийн ур чадвартай ажилчид энд байна. Тэд энд өндөр цалин хөлсөн төлөө л ирсэн. Ажил олгогчоос ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж болох байсан ч тийгээгүй. Учир нь тэд ийм нөхцөлийг хүлээн зөвшөөрснийхөө төлөө илүү их цалин хөлс авч энийг өөрсдийн хүсэл сонголтын дагуу зарцуулж болно. Чөлөө зах зээлийн зарчмын талаар мэрэгчлэнүүд ярихдаа Хонконгтой адил тийм чөлөө зах зээл дэлхийн өөр өнцөгт бас байдаг гэдэг.
Шотландд 200 жилийн өмнө Адам Смит энд Глазгогийн их сургуульд багшилж байлаа. Тэрээр үндэстнүүдийн баялаг гэсэн гайхалтай ном энд тойрвсон. Тэрний уг бүтээл энд явуулж байсан сургуультанд үндэслэсэн юм. Адам Смит өөрийн шавь нартаа чөлөө зах зээлийн талаарх үндсэн зарчмыг маш энгийнээр тайлбарладаг байж. Тэгэхээр энэ харандаанд анхаарлаа хандуулна. Энэ энгийн харандаанаас л гол санаа урган гарч ирж байна. Модыг нь үзүүрлэж байж л энэ харандаагаар үг бичиж болно шүү дээ. Тэгэхээр энэ балын хардаа балыг хийхийн тулд бичиж болох ганг ашигладаг. Энийний тулд хар өнгийн төмрийн хүдэр хэрэгтэй. Бид энийг хар туглагч гэж нэрлэдэг. Гэхдээ үнэн дээр бал юм. Маш сайн ягтршуулсан бал. Энийг хаанаас авдгийг би сайн мэдэхгүй байна. Магадгүй бид Өмнөд Америк хэрэгээс авдаг байх. Дээд талын энэ улаан зүйл бол баллуур. Сайн баллуур гэвэл магадгүй худал хэлсэн болох байх л да. Английн засгийн газрын тусламжтайгаар Өмнөд Америкаас зарим бизнесмэнүүд энийг импортлон оруулж ирдэг байх. Тэгвэл энэ бөгжин цаграх. Энийг яаж хийдгийг би нарийн мэдэхгүй юм. Шар өнг, ховл гарган хар шугамын дагуу буудсан байна. Ингээд нэг харандаа бий болж байна. Өөрөөр хэлбэл энэ харандаа хийхийн тулд мянган хүн хамтарч ажилласан байна. Тэд хоорондоо адилгүй өөр хэлтэй, мөн өөр шашин шүтлэг, магадгүй өөр хоорондоо уулзвал нэг нэгнээ үзэн ядаж болох юм. Та дэлгүүр явж олон мянган хүний хийж бүтээсэн энэ харандааг авахын тулд ердөө хэдхэн минут, эсвэл хэдхэн секунд л зарцуулж магадгүй. Тэднийг юу нэгтгэв? Энэ болыг хийх хүсэл хамтын ажиллагаа. Энэнд засгийн газраас зарим дарга нар тушаал гаргаж хүмүүсийг ажилуулах ямар ч шаардлага алга. Энэ бол үнийн системийн гайхамшиг. Хямралын үед ч дээр хамтын үйл ажиллагаа явагдаж байгааг та бүхэн харж болно. Эндээс та бүхэн чөлөө зах зээлийн үйл ажиллагааны ачаар бүтээлч ашигтай байдлыг бий болгоо зогсохгүй. Мөн дэлхийн хүн төрлөختний ив найрамдал хэрхэн зохицон ажиллаж байгааг та бүхэн өөрийн нүдээр харж болох юм. Эдгээр хүмүүс хоёр өөр түүхийн соёлын дунд амьдарч байна. Өөрөөр хэлбэл Хятад Хонконгийн хоорондох хилээр нэвтэрч байгаа хүмүүс. Өнөө үед маш олон тооны зам тээврийн хэрэгслүүд бий болж Хьюстоноос ч тэр чөлөөтэй хялбархан ирж болно. Хонконгоос олон хүмүүс Хятадд 8 ихэр ирж байна. Зах зээлийн ачаар хоёр улс орн улам ойрт нөхөрсөж байна. Гэхдээ саад бэрхшээл бодит байдал дээр байсаар л байна. Энэ хэсэгт хүмүүс зах зээл дээр чөлөөтэй байж чадахгүйгээр үл барам амьдрал дээр ч юу бичих, юу хийх хязгаарлуулж байна. Хятадд хүмүүс нэвтрэх зөвшөөрөл авч чадахгүйдээ цөхрөнгөө барж байна. Олон хүмүүс эрсдэл гарган амьдрахын төлөө зүтгэж байна шүү дээ. Ихэнх нь энэ тэмцэлд ялагдаж байна. Зарим хүмүүс илүү сайхан амьдрал руу орж байна. Харин зарим нь эдлэх ёстой ирэхээ эдэлж чадахгүй байна. Хятадаас явах албан ёсны зөвшөөрөл авсан хүмүүсийн хувьд ямар азтай тохиолдол вэ? Тэд Хонконгоос эдийн засгийн эрх чөлөөний үр өгөөжийг амсах боломжтой болж байна. Энээс ч илүү чухал зүйл гэвэл тэд өмнө нь огт эдэлж байгаагүй өргөн хэмжээний эрх чөлөөг эдэлдэг юм. Хувь хүний болон улс төрийн эрх нь эдийн засгийн өргөн хүрээний эрх чөлөөг эдлүүлэхгүйгээр бий болгодог зүйл биш юм. Эдгээр эрхийг хязгаарлахгүй элнэ гэдэг бол эрх чөлөөт нийгэм төрсэн бидэнд тун аз завшаантай хэрэг юм. Хүн төрлөختний заяагдмал чанарын хувьд эрх чөлөөг олж авна гэдэг бол тун их аз мөн тохиолдол юм. Түүхэнд ч мөн өнөөдөр ч хүмүүс дарангуйлал зовлон зүдгэрийн дунд амьдарсан хэвээрээ л байна. Хичнээн хүн эрх чөлөөг эдэлж байгаа харвал өөрсдийнх нь хичээл зүтгэл сонголтоос шалтгаалж байгаа ба сонголт хийхгүй байх боломжгүй юм л да.
Мэдээж Хонконгод ядуурл байсаар л байна. Хүнд хэцүү нөхцөлд эдгээр хүмүүс амьдарч байна. Алс хол Этиопиас хүртэл Хонконгийг зорж ирсэн хүмүүс энэ хамгийн ядуу, гэмт хэрэг ихээр гардаг сэтгэл гутрам газар байдаг. Гэхдээ хүмүүс энд эрхчлөөтэй байдаг. Ийм ч учраас зарим нь ийм жижигхэн усан онгоцыг гэр орноо болгон амьдарч байгаа ч өөрийн хүссэн зүйлээ хийх боломжийг эдлэхийг хүсдэг. Энд л тэд эрхчлөөг эдэлж улмаар ихэнх нь амжилтанд хүрч байна. Мэдээж хүмүүс ядуу амьдрах нөхцөл Хонконгод байсаар л байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам нөхцөл байдал арай дээшилсэн. Анх Хятадын хэлээр нэвтэрч орж ирсэн үеэс хойш мөн одоогийнхоос амьдралаа сайжруулахад амаргүй. Их хугацаа зарцуулж болох юм. Учир нь тэд илүү өндөр цалин хөлтэй амьдралын түвшинд дасан зохицох ёстой болно. Энэхүү амьдралын түвшин нь хүмүүсийг улам бүрд ордуулах ус, харин улам бүр илүү сайн нөхцөлд амьдрах хүслийг төрүүлдэг. Ямар ч системд ядуурл байсаар ирсэн. Чухам ямар систем ядуу хүмүүсийн амьдралыг өөрчилж сайжруулахад хамгийн сайн тохирох вэ гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм. Өмнөх түүхэнд ч ийм асуулт байсаар л ирлээ. Нэг системийг нөгөөтөө нь харьцуулж аль нь сайн болохыг дүгнэж хэлэхэд их хэцүү юм. Гэхдээ чөлөө зах зээлийн үед ядуурл мэдэгдэх үз буурч байгааг жирийн иргэдийн амьдралаас нотлогоо болгон харж болох юм. Өөртөөсөө энэ ажлын хувцсны үйлдвэр хэрхэн тогтвортой ажиллаж байгааг асуулдаа. Барууны стандартаар бол ажиллах нөхцөл муу ажил байж болох ч дэлхийн аль ч орнтой харьцуулахад илүү сайхан амьдрал төрөхөд хангалттай байна. Ийм нөхцөлийг засгийн газар өгөөгүй. Үйлдвэрт нэвлэл бол бүрч биш. Харин чөлөө төрсөлдөөн нь эдгээр ажилчдыг илүү сайн чадварлан ажиллах нөхцөлийг олгож байна. Шинэ өрсөлдөөн гарч ирэх эсвэл зах зээл нь унахад бизнес эрхлэгчид юу хийдэг вэ? Тэрээр засгийн газраас энийг хязгаарлан барих юм уу өрсөлдөөн дээр бусад хязгаарлалтыг хийхийг хүсэж гэж та бодож байна уу? Эсвэл зүгээр өөх гэх үү? Тийм биш болохыг Хонконгийн жишээ харуулж байна. Хонконг гадаад худалдаанаас хамааралтай тул дээрх боломж нь хаагдсан юм. Иймд засгийн газар нь хөндлөнгөөс үл оролцох бодлогыг баримталж байна. Энэ нь зарим хүмүүст хүнд тусч болох ч нийгэм нь өөрөө бүхэлдээ эрүүл сарвал байна. Буян хатан дасан зохицож чадах бизнесүүд л зөвхөн амьд үлдэж ажлын боломжуудыг бий болгоно. Хонконг яагаад хүмүүсийн амьдралын төвшинг ийхүү хурдцтай сайжруулж чадаж байна? Гол шалтгаануудын нэг нь худалдааны хориг, бусад хязгаарлалт байхгүй байгаад юм. Коммунист Хятад ч Хонконгийн амжилтыг хүлээн зөвшөөрч, Хятадын дэлгүүрүүд ч Хонконгт их байдаг. Мөн Хонконгийг дэлхийн нийтийн худалдааны бэлэг тэмдэг гэж үзэх болжээ. Bank of China нь Хятадын цорын ганц коммунист банк юм. Хонконгийн ч хамгийн том банкны нэг юм. Коммунист Хятад улс Хонконгийн засгийн газрын хүч энэ бүхэнд чухал үүрэг гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч байгаа нь эргэлзээ алга. Зөвхөн юу хийснээр нь биш, бас хууль тогтоомжоо хязгаарлаж ийм таатай нөхцөл бүрдүүлжээ. Харин энэний ачаар чөлөө зах зээл ажиллах маш сайн нөхцөл бүрдсэн байна. Хамгийн гол нь энд шууд хязгаарлалт тавих колони тогтолцоо байгаагүй. Засгийн газраас эдийн засгийн үйл ажиллагааг чиглүүлэх гэж оролдоогүй. Мөн эдгээр хүмүүст хаана юу хийх талаар зааж яриаггүй. Тэд хүссэн байшингаа худалдаж эсвэл зарж хүссэн хүнтэйгээ ажиллаж байна. Заримдаа энэ нь замраагүй мэт харагдавч чөлөө зах зээл дотоод хүчээр эдгээрийг маш нарийн зохион байгуулж байна. Хувь хүний хүсэл шаардлага Америк нэгдсэн улсад чөлөө зах зээлийг бий болгож байна.
Үүн бол хамгийн гол хүчин зүйл юм. Энэ хүмүүс юу худалдан авахыг хүсэж байгааг тодорхойлж, юу үйлдвэрлэхийг зааж өгч байна. Үнэл бараа бүтээгдэхүүнийг хамгийн бага үнэтэй байлгахын тулд ямар арга замаар үйлдвэрлэхийг заадаг. Нөгөө талаас тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай хөдөлмөрийн цайлан хөлс, цаг хугацаа нь өөрийн санал болгох үнийг тогтооход нөлөөлдөг юм. Энэ нь зах зээлд хүмүүс хичнээн их хэмжээний мөнгө зарцуулах боломжтойг тодорхойлж өгнө. Иймээс үнийн энэ үүрэг функцийг бусад зүйлээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Үнэн нь юуг хэрхэн үйлдвэрлэх ёстой талаар мэдээлэл дамжуулж байдаг юм. Үнийн тухай мэдээллийг ашигладаггүйгээр хүн бүр хичнээн цалин хөлс авч болох, юуг үйлдвэрлэх талаар тодорхойлж болохгүй. Гэтэл сүүлийн хэдэн 10 жил засгийн газар үнийн мэдээллийг ашигладаггүйгээр зардал мөнгө ямар байхыг тооцоолж байгаа нь маш ноцтой алдаа юм. Үнийн дамжуулж буй мэдээллийн дагуу хүмүүс юуг хэрхэн үйлдвэрлэх, мөн хэрхэн амжилттай ажилласан, одоо ямар шагнал урамшуулал хүлээж байгаа зэрэг хэмжиж тодорхойл. Өөрөөр хэлбэл үнэ зарим хүмүүсийг хүч оруулж, заримд нь боломжийн талаар хөөрнөн өгүүлдэг. Үүнд цорын ганц хуулиур байгаа нь хүмүүсийн хүсэл хэрэгцээ юм. Хэн юу хийхийг бусад хүмүүс хэлж өгнө. Чөлөө зах зээлийн үндсэн зарчим нь сайн дурын шинжтэй хамтын ажиллагаа байдаг. Худалдан авч худалдах нь засгийн газрын нэг хэсэг ойлголт боловч сайн дураар хамтран ажиллана гэдэг бол хамгийн чухал зүйл юм. Анх өнгөц харахад бидний үндслийг нарийн гарган ярьж ашиглаж байгаа үг хэллэгийг ойлгоход хэцүү мэт санагдаж болно. Засгийн газар мөнгөний бодлогоо хэрэгжүүлээд чинийг зохицуулж чадахгүй. Энэ бол зүгээр хүмүүсийн сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа зах зээлийн зам юм. Шинжлэх ухааны зарим нэг гайхалтай амжилтуудыг аваад үзээрэй. Эйнштейний нээлтүүд, Томас Альва Эдисон, Александр Грахам Белл, тэрч бүү хэл Флоренс Найтингейлийн нийгмийн сайн сайхны төлөө харах хэмжээнүүдийг хараарай. Бас Берни Андрю Карнегийн ч засгийн газрын тушаал зааварчиллын дор ажиллаж байсан юм. Гэхдээ тэд бүгд өөрсдийнхөө зам мөрийн дагуу шинэ нээлттэй хийж байв. Бүгд л сайн дурын сэтэл ажиллагааны үндсэн дээр үндэслэгдсэн байдаг бөгөөд бидний бий болгох гэж зүтгэж байгаа ийм л нийгмийн үндэс суурийг соёл иргэншил, завгүй бөгөөд хамтын ажиллагаа бий болгосон. Ингээд Чикагогийн их сургуулийн тахимдаа эргэн очив. Эрхэм зочид маань өөрсдийн санаа бодлоо хуваалцах цаг боллоо. Фридман, та Америкийн алт үеийн талаар ярьлаа. 19-р зууны сүүл үеэс 20-р зууны ихэнх хүртэл Америк нэгдсэн улсыг эрхчлөөний оронд туйлын утгаараа байсан гэж ярьлаа. Ямар ч дүрм журм зөвшөөрөл шаардлага байхгүй байжээ. Миний бодлоор засгийн газар төмөр замын эрхийг гаргуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж Америкийн капиталист эдийн засгийг бий болгосон. Хоёрдугаар та Америкийн нэгдсэн улсын алтан үе рүү эргэж очивол засгийн газраас ажил хаягчдын эсрэг цэрэг ашиглах зэргээр оролцож байсан. Америкийн ажил хаягчдын түүх бол дэлхий дээрх хамгийн ширүүн цус урсгасан тэмцэл байсан. 19-р зуун хүртэл засгийн газраас олон шүүх хуралдааныг явуулсан. Нийгэм гэдэг бол нэг талаас бизнес, нөгөө талаас ажиллах хүч үргэлж байдаг юм. Иймээс эдийн засгийн хувьд ч мөн эрх чөлөөгөө хасуулах гэсэн хүмүүсийн оролдогыг ч нухчин дарсны үр дүнд засгийн газар энэ улсыг баян чинэлэг болгосон шүү дээ. Бизнесүүдээс илүү үүрэг гүйцэтгсэн гэж би бодоод байгаа юм. Майкл Харрингтон ч шүүмжлэлтэй хандаж байгаа ч уг үнцийг нь сайн харахгүй л байна. Тухайн цаг үеийн Паулийн засгийн газар байн хөндлөнгөөс оролцдог байсан. Ингэхдээ ихэвчлэн гай тарьдаг байсан юм. Засгийн газар оролцдог байсан гэдэгтээ санал нэг байна. Энэ нь ч үнийн систем цаад тарьсан байж болно. Тухайлбал засгийн газрын нийт зарлага, холбооны засгийн газрын зарлага, төв засгийн газрын зарлагыг дурдж болно. Эдгээр зарлага үндэсний орлогын 3%-аас хязгаарч давж байгаагүй. Төмөр зам барихын тулд газрын зөвшөөрөл өгсөн нь буруу. Илүү их үйлдвэрлэл эхлүүлэхийг зохицуулах нь ч буруу юм. Энийг би сайн зүйл гэж хэлэхгүй. Гэхдээ энэ бол бидний ярьж байгаа өргөн хүрээний сэдвтэй харьцуулахад хөв хэмжээний хувьд маш бага хүчин зүйл. Би маргаан дэгдэх гээгүй шүү. Засгийн газрыг авч хаях талаар яриаггүй байна. Засгийн газар бидэнд хэрэгтэй. Гэхдээ бидэнд хувь хүмүүс нь өөрсдийн зорилгоо биелүүлэх, хоорондоо хамтран ажиллах, зөвхөн эдийн засгийн салбарт ч биш, бусад бүх талаар хамтран ажиллах тийм боломжийг бүрдүүлсэн дүрм журамтай бүтэц зохион байгуулалтаа засгийн газар хэрэгтэй. Алтан үед бол маш сайн байсан гэдгийг дэмжлээ. Харин 19-р зууны сүүл үеэс
20-30 дугаар зууны үед бид хэд их зохицуулалтаа болсон. Зүгээр л цамсан дэлгүүр рүү явхад ажлын цагийн хязгаарлалт гэж байхгүй байсан бол одоо ажлын нөхцөлийг зохицуулдаг болж тухайн үед нөхцөл байдлыг яаж харж байна? Юу болсон талаар чухал шаардлагатай зүйлүүдийг авч үзье л дээ. Өмнөх үе болон сүүлийн 50 жилийн хугацааг харьцуулаад ярихад болох байх л та. Эрх чөлөөний ойлголт өнгө аяс маш их өөрчлөгдсөн. Сүүлийн 50 жилд бид үнэхээр эрх чөлөөг сайжруулж чадсан гэж би итгэж явдаг. Би дэлхийн хамгийн томоохон хөвөн давааны хөрөнгө оруулагч компанид ажиллаж байсан. Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагчид ч өөрийн мэддэг компанитай хамтарч ажиллаж хөрөнгө оруулж болж байна. Бидэнд эрх чөлөөтэй систем байна. Ийм шинэлэг санаачлагтай нийгмийг би хүндэтгэж байна л да. Ялангуяа сүүлийн 5 жил би байгаль орчны асуудлаар эдийн засгийн газартай маш их хамтарч ажиллалаа. Бидний эрх чөлөө сайжирсан гэдэгт би бат итгэж байна. Хүмүүс зах зээлд өөрсдийн эрх чөлөөгөө нэмэх боломж байна. Мөнгөөр зах зээлийг дэмжих бэрхшээл үдэж байна. Ялангуяа бидний эрүүл мэнд урт хугацаанд нөлөө үзүүлэх байгаль орчны бохирдол гэдэг шинэ аюул гарч ирж байна. Хортой материал, зазар гэдэгт бодис зэрэг бараа бүтээгдэхүүнийг харилцагчдад хүргэхгүй байх талаар эдийн засгийн газраас хязгаарл тавих нь зөв. Нэмэ. Тэгвэл засгийн газрын өөрийнх нь эзэмшлийн ийм аюултай үйлдвэрлэлийг юу гэх вэ? Бас л адилхан зүйл биш үү? Хэрвээ хүмүүсийн дийлэнх олонх нь ийм зохицуултыг хүсэх юм бол засгийн газар илүү өндөр татвар оногдуулах ч юм уу, эсвэл зохицуулт хийх болно. Та нэг талаас нь харж байгаа гэж би бодож байна. Мэдээж явцын дунд юу тохиолдохыг харах ёстой гэдэгт санал нэгдэж байна. Бид 50 жилийн өмнөхөөс доордоогүй гэдэг санааг огт няцаахгүй. Гэхдээ урд нь ажиллаж амьдарч байсан хүмүүсийн мөрөн дээр бид байгаа шүү дээ. Тэд хаанаас эхэлж ямар их амжилтанд хүрсэн болохыг бид эргэж харах ёстой. Маш их хүн ирж байсан тэр үеийг. Гадаадын цагаачид саяараа ирж шинэ улс гүрнийг бүтээсэн. Тийм биз? Мэлтон, та түрүүн хууль тогтоомжгүй, ажлын цагийн хязгаарлалтгүй тийм нөхцөл байдлын талаар ярьж байсан. Тэгвэл бид тийм өнгөрсөн үеилүүгээ буцан очих ёстой гэсэн үг үү? Яг л чулуун зэвсгийн үе шиг. Таныг нөхцөл байдал гэж юу хэлж байгаагаас шалтгаална. Би хэн нэгний өнгөрсөн цаг үе рүү буцаж очихыг хүсээгүй. Харин өнгөрсөн үеийн хууль тогтоомж, хориг саад баг байсан тэр цаг үеүүдийг л чухалчилж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хууль тогтоом цуул байсан, хүн бүхэн өөрсдийн ажлаа явуулах боломж олгосон тэр мөч рүү. Ийм давмгаалал өнгөрсөнд ч байсан. Одоо ч байсаар байна. Миний бодож байгаагаар аж үйлдвэрлэлийн манлайллыг анхаарч үзэх ёстой болов. Тэдэл хүүхдүүдийн хөдөлмөрийг мөлжиж, улмаар байгаль орчинд ээлгүй арга барилаар ажилласан. Харин засгийн газраас олон нийтийн саналыг авсны үндсэн дээр бизнесүүдийг энэнд анхаарлаа хандуулах ёстойг шахан шаардахад аж үйлдвэрлэлийн болон бизнесийн манлайлагчид эдгээр асуудалд анхаарал хандуулж дүрм журмыг дагаж мөрдөж эхэлсэн шүү дээ. Роберт Галловин бол үйлдвэрлэгч юм. Та энэ талаар юу гэж бодож байна? Магадгүй аж үйлдвэрлэл бол түүхэн үйл явдлын гол төлхөр байж болох юм. Гэхдээ бидний хамгийн үнэтэй хөрөнгө бол эрх чөлөө. Эрх чөлөөгөө алдах хамгийн хялбар арга зам бол өөрийн эрх чөлөөгөө хэн нэгэнд өгөх явдал юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн эрх чөлөө. Учир нь хүлээн авагч нь дарангуулагч болдог. Ийм дарангуулагчийн дарамжхад ажилласнаар биднийг улам бүр өрн дунгана. Их хэмжээгээр эрх чөлөөгөө хүлээлгэж өгвөл улс төрийн нөлөөгөөр хувь хүний амьдрах болон ажиллах эрхэнд ч дарамт ирэх юм. Эцэст нь энэ нь аж үйлдвэр эрхлэгчдэд өргөс адил нөлөөлөх юм байна. Бид хоёр зүйлийн талаар хэлэх байна. Нэгдүгээрт Америкийн нэгдсэн улсад одоо ч сүүлийн 65 жилийн хугацаанд ч хүмүүс эрх чөлөөг эергээр харж ирсэн. Тухайлбал эрүүл мэндийн даатгал. Эрүүл мэндийн даатгал тэтгэмж муу байснаас хүний амьдрах эрх зөрчигдөг нь маш сайн дохой юм. Хоёрдугаарт аж үйлдвэр эрхлэгчтэй холбогдож ярихад Америкийн түүхийн талаарх нэг аимшигтай зүйл нь Франклин Рузвельтийн явуулсан өмнөдийг аврах төсөл юм. Гол ашиг хүртэгчд нь аврал хүсэж орилсон цус далдгын эзэд байсан. Уг нь тэднээс хамгаалах гэж энэ бодлогоо явуулсан боловч эцэстээ өөр болсон л доо. Хэрв та түүхийн хуудсыг эргэж харах юм бол аж үйлдвэр эрхлэгчид маш харлаган байсан. Сонирхолтой нь эрх чөлөөний эрх хандлагууд коллеж төгссөн эдгээр хүмүүсээс гараагүй. Бас хүмүүсийг ажилуулж байгаа шилдэг гэгдэж байгаа хүмүүсээс ч гараагүй. Харин ядуу эргээд хараар ирснүүдээс засгийн газрынханаас гарсан юм шүү дээ. Та бидэнд чухам яагаад Хонконгийг ийхүү онцолж ярьсан талаараа тайлбарлахгүй юу?
Бидний ярианы эцсийн сэдв гарч ирсэнд Майкл талархаж байна. Гэхдээ засгийн газар болон аж үйлдвэр эрхлэгчдийг сэргүүлэн тавьж нөхцөл байдлын үнцгийг харах нь зүйтэй гэдэгт итгэхгүй байна. Би яагаад засгийн газар руу тэгж дургүй хандаад байгаа шалтгаануудын нэг нь засгийн газраас аж үйлдвэр эрхлэгчдийг эрхэндээ оруулдаг. Улмаар энэ хоёр нэгдээд ердийн ажилчид бас ердийн хэрэглэгчдэд эсрэг нөлөө үзүүлдэг. Миний бодлоор бизнес бол зах зээл дээр хөрсөлдөөнийг бий болгодог сайн тал. Бага зардлаар сайн бүтээгдэхүүн гаргана гэдэг бол амжилт. Иймээс би засгийн газарт дургүй байдаг юм. Эрүүл мэндийн даатгал, үйлчилгээний талаарх таны асуултанд хариулахад мэдээж эрүүл мэндийн үйлчилгээнээс үр шимийг нь хүртдэг олон хүмүүс байгаа. Гэхдээ зардал талаас харах юм бол бусад хүмүүсийн эрүүл мэндийн төлөө хүмүүс ямар их мөнгө төлж байгааг харж болно. Хүмүүс зардал багтай зүйлээс нь өгөөжийг нь хүртдэг. Харин эрүүл мэндийн даатгалын хувьд зардал их гардгаас ашиг олох нь бага байна. Майкл Харрингтон та мэдээж энийг мэдж байгаа. Мэдээж нэг талаас нь авч үзвэл иргэд өөрсдийнхөө амьдралын төлөө мөнгө төлж байна шүү дээ. Гэвч энэ яг зөв тохиролцоо юу? Одоо бол ажилтай залуу хүмүүс ч нийгмийн халамж авч байгаа нь тэднийг идэхгүй болгож байна. Тийм биз? Та энэ талаар юу гэж бодож байна? Гайхалтай нь сүүлийн 65 жилийн турш гадны хүмүүс өмнөхөөс илүү эрүүл мэндийн халамж үйлчилгээнд илүү их орлого төлж идэвхтэй боллоо. Одоо бол амжилттай хөтөлбөр болсон л доо. Засгийн газар сайн үр өгөөж гаргадаггүй зүйлийг үнэлдэг. Их Британи, Канада, Америкийн нэгдсэн улсад байдал ийм л байна. Хонконгийг авч үзээ л дээ. Энд л жинхэнэ зөв загвар байна гэж та хэлсэн шүү дээ. Хонконгод зах зээл үнэхээр зөв ажиллаж байна гэж. Тэгвэл энийг дэлгэрүүлж тайлбарлавал. Тэгэхээр энийг 100% төгс гэж хэлэхэд хэцүү. Хонконгийн засгийн газрын дараагийн үйлдэлээс ч нөлөөлж болох байх. Хонконг Британий колони тул ардчлал гэж байгаагүй. Британий ерөнхий захирагч болон үндэсний 1-р нарийн бичгийн дарга нар л удирддаг байсан. Гэхдээ Хонконгийн нөхцөл байдлыг авч үзвэл шал өөр л дөө. Аж үйлдвэрлэлийн талаар засгийн газрын зохицуулт нь маш бага. Ямар ч алан хядлаггүй зөв зах зээлтэй. Мөн экспортын татвар хураан амжгүй. Худалдан авах тал дээр ямар ч хязгаарлалт байхгүй. Энэ бол дэлхийн чөлөө зах зээлийн хоёр гол үзүүлэлт юм. Эргэлзэх зүйлгүй. Энэний гол үр шимийг хүртэгчд нь Хонконгод хэдэн 100 сая, хэдэн 100 мянгаараа ирж байгаа ядуу бага орлоготой иргэд юм. Энийг хэрхэн ойлгох вэ? Энэ талаар Майкл юу гэж бодож байна? Чөлөөт бизнесийн систем, аж үйлдвэрийн системийн хүч нөлөөгүй ашиг хайсан гэж санаа зовж байгаа юу? Хонконгийн амжилтыг хэрхэн тайлбарлах вэ? Хүмүүс эрүүл мэнд, нойрны эмний талаар чухалчилж ярьж байна шүү дээ. Та бүхэн санал бодлоо яриач. Юу гэж бодож байна? Та Америк нэгдсэн улсын Дагит хотыг Хонконг болгох талаар яриаг байгаа л да. Энд технологи яригдж байгаа. Эдийн засгийн түүхэн хөгжил. Эдийн засгийн хөгжлийн нэг үе шатанд таны яриа зөв байж болох ч гэлээ. Одоо бидний зорж чиглэж яваа нөгөө үе шатанд буруу болж мэднэ шүү дээ. Америк нэгдсэн улс эдийн засгийг урагш нь явуулахын тулд ямар прагматик шийдвэр биедэх гаргах ёстой вэ? Засгийн газарт илүү эрх хэмжээг өгөх ёстой юу? Эсвэл засгийн газрын хөндлөнгийн оролцоо болон сонголтын эрхчлөлийг хангалттай хэмжээнд тэнцвэржүүлэхийг хичээх ёстой юу? Асуудал нь хоёр зүйлийг ялгаж салгаж ойлгоход оршино. Нэг нь бодит хэрэгжилт, харин нөгөө нь дүрм журмын нөхцөл. Өмнөх Хонконгийн жишээн дээр авч үзье л дээ. Мэдээж би Хонконг шиг олон хүн ам цугласан газрын талаар яриаггүй байна. Хонконг бол гайхалтай жишээ. Олон хүн цугласан газраас бага хүн цугласан газрыг илүүд үзэж болох юм. Энэ бол цагаат жилийн асуудал. Маш чухал зүйл. 30 оны өмнө бид цагаат жилийн эрх чөлөөг 100% эдлүүлсэн шүү дээ. Тийм биз? Таны бодлоор Хонконг коммунист хятад улстай ойр дотн харилцаатай байх юм бол оршин тогтноно гэж та бодож байна уу? Хонконг оршин тогтносон хэвээр байна. Хөрш зэрэгэлдээ хятад улсын бодлого өөрчлөгдөх хэсэг нь маш тодорхойгүй байна. Таны асуултын хувьд тийм гэж хариулмаар байна. Америк нэгдсэн улсын хувьд бодлого нь байгаа ч бодит хэрэгжилт, нөхцөл байдал нь үүсээгүй байна.
Хонконг бол тэг татвар хураамжтай. Жинхэнэ чөлөөт худалдаатай шүү дээ. Экспортод хязгаарлалт байхгүй. Мөнгөн гүйлгээнд ч мөн хязгаарлалт байхгүй. Иймээс захирагчдын эрх мэдэл нь өндөр. Засгийн газрын дүрм журам сул байна гэсэн үг юм. Рузвельт Петерсон өмнө нь бохирдол зэрэг тодорхой байна гэж хэлсэнтэй санал нэгдэж байна. Гэхдээ асуудал нь хэр зөв зохицуулж байгаагаас шалтгаалах юм. Миний бодлоор бид зөв зохицуулт хийж чадахгүй байна. Боб Галвин, та энэ талаар ярихгүй юу? Тухайлбал ямар ч хязгаарлалтгүй байхлаар ийм бодлогын улмаас бизнест ямар нөлөө гарах вэ? Та хэлэхгүй юу? Томоохон. Ер нь бүх бизнест ийм төрлийн бодлого баримталж болно. Хэрвээ бид дэлхийн бусад улс орнуудтай худалдаагаа зохиосоор тэнцвэрлүүлж чадах юм бол улс орнууд биднийг чиглэх болно. Бид нийгэмшсэн системийн эсрэг худалдаагаа хөгжүүлэх шаардлагатай. Энэ бол хувийн институтээс тэс өөр төрлийн институт буюу систем байх юм л да. Нийгэмшсэн институт нь хиймэл үнийг бий болгохгүй байгаа тохиолдолд хувийн институт маш сайн ажиллаж чадах нь тодорхой шүү дээ. Тэгэхээр миний бодлоор энд хязгаарлалт, хамгаалалт гэж байх хэрэггүй. Гэхдээ нийгэмшсэн институт нь хувийн хэвшлийн давуу талыг олж авдаг, татаас авдаг байхаас хамгаалсан олон улсын дүрм байх ёстой байх. Энэ дүрмд том зах зээлтэй социалист 9 улс орныг ч гэсэн оруулах нь зүйтэй гэж бодож байна уу? Ийм 9 улс орныг зах зээлд нээлттэй өрсөлдүүлэхэд та тухайлбал бэлэн байна уу? Европын том зах зээлтэй 9 улс орн нийгэмсэн институтын үйл ажиллагаанд оролцож байгаа л да. Миний хувьд санал нийлэхгүй байна. Бид гадаадын бусад улс орнуудын худалдааг хязгаарласнаар эдгээр улсыг төдийгүй өөрсдийгөө ч хохироож байна. Таны хэлж байгаагаас ч илүү бид үнэндээ өөрсдийгөө хохироож байгаа юм л да. Би бол тэгж бодохгүй л байна. Өнөөдөр Америкт их хүнч худалдааны ажил хийж болж байна. Ийм дотоод боломжийг нээж өгөөгүй бол Америкт оюутлын ажилч байхгүй, мөн компьютер хийгч боломжгүй байсан шүү дээ. Та хүүхэлдэйн киноны Жеральд Чилэ хоёрын компьютертэй холбоотой асуудлыг ярих гэдэг юм уу? Өөр асуудал ч байна л да. Сайн бизнесмэнүүд ч бас нэр хүндтэй консерватив конгрессч таны ярьсан зүйлийн эсрэг байр суурьтай байна. Мэдээж хэрэг. Компьютерийн асуудалч хүүхдийн дайсан болж байна. Дэлхийн эрх чөлөө хязгаарлаж байгаа хамгийн том дайснууд бол нэг талаас аж үйлдвэр, эрхлэгчид, харин нөгөө талаас засгийн газарт ажиллаж байгаа бусад онлын төдий мэдлэгтэй надтай хамт төгссөн эрх баригчид. Тэд л бидний эсрэг саад тарьж байна. Харин би Майкл Харингтоныг үнэхээр сайн шааж байна. Надтай хамт төгссөн хүмүүс өөрсдөө эрх чөлөө хүсэж байна шүү дээ. Тэд чөлөөтэй үг хэлж, тэд хүссэн зүйлээ бичиж судалгаа гаргаж байна. Гэхдээ тэд одоо гайхалтай бизнесмэнүүдийн эрх чөлөө харахгүй байна. Бизнесмэнүүдтэй шал хөрөөр харьцах ёстой. Бизнесмен бүрийн эрх чөлөө нь бусад хүмүүсийн эрх чөлөөг сайжруулна. Бизнесмен хүн бол онцгой эрхтэй. Улс орны конгрессийн ивэлд байх ёстой. Конгрессчүүдийн хувьд та юу гэж бодож байна? Мөн конгрессийг сонгоход нөлөөтэй байж ч болно. Энэ улс оронд засгийн газрын хяналт багасгахыг хүсвэл бүхэлд нь шинжилэлт хийх хэрэгтэй. Би энэ тал дээр эргэлзээ төрөхгүй байна. Гэхдээ би Боб Галсийг их хүндэлдэг шүү. Майкл Харингтоныг ч мөн ялгаагүй. Та хоёр гайхалтай. Америкийн ард түмэн юу хүсэж байгаа талаар асуух гэсэн юм л да. Учир нь та хэлэхдээ конгрессчүүд бол хүмүүст юу хэлснээ хэлж сонгогдгоо гэсэн. Гэхдээ эцэст нь хүмүүс үүнийг хүсдэггүй, ойлгодоггүй. Би энийг хэлээд байна л да. Миний төвлийн зорилго. Тэгэхээр зорилго тэмүүлэл бол улс төрийн хувьд хүмүүсийг аль болох өөр байлгаасай гэж хүсэж байгаа юм. Хүмүүст бүх зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Эс чадвал ажиллаа хийх шаардлагагүй. Хэрвээ бид эсрэгээр сенаторуудыг зах зээлд сөргөөр сонговол энэ нь улс төрийн зах зээл болно. Иймд зарах өөр бүтээгдэхүүн харилцагчдыг татах өөр хүч байна. Би ийм төрлийн зар сурталчилгааны талаар ярьж байна ноён. Захирагчийн саналууд энэ дээр ямар байна? Петерсон. Би танаас минут бүрт тохирох нэг төрлийн бэрхшээлийг хэрхэн авч үзэх талаар асууя л да. Хүмүүс сайхан агаар хүсэж байна. Энэ бол асар том хэрэгцээ шаардлага. Тэгэхээр бидэнд агаар цэвэршүүлэгч машины маш том салбар байна. Олон зуун мянган ажлын байр их хэмжээний ашиг олох боломжтой. Бид бүгдийн гэр, машин, ажлын байранд ийм нөхцөл байхгүй шүү дээ. Тиймээс хүмүүс цэвэр агаар хүсэж байна. Тэд энийг зах зээлээс худалдан авч чадахгүй. Иймд хүмүүс конгресс цуух өөрсдийн төлөөлөгчдөө сонгодог. Өөрөөр хэлбэл цэвэр агаартай болох гэж л тэр. Энэ бол шинэ зах зээл.
бизнесийн чөлөө систем одоо энд хариу өгч байна. Энэ бол олон ажлын байр бий болгох байгаль орчны маш ашигтай салбар гэдгийг тохиолж байна л да. Мөн нөгөө талаас олон нийтийн хэрэгцээг чангаж байна. Тэдний шинэхэн цэвэр агаараар амьсгалах эрх чөлөөг олгож байна. Илүү их чадвартай зах зээлийг та дутуу үнэлж байна. Энэ бол гинтийн зүйл биш. Тухайлбал усны тухай хууль тогтоомж бий болсноос хойш Америкийн нэгдсэн улсад ус цэвэршүүлэгч байсан. 100 жилийн өмнө ч мөнд байсан. Хөдөлгөөнд хэрэгсэл нэг төрлийн бохирдол бий болгож байгааг та мэдэж байгаа биз. Хэрвээ Нью-Йоркийн гудамж өнөөдөр шиг хэвээр байх юм бол хүмүүсийг ийм машин хэрэгслээр тээвэрсээр байх юм бол бохирдол их хэмжээгээр байсаар байх болно. Энэ мөн л тохиолдолын шин чанартай зүйл биш. Өнөөдөр улс орнуудад цэвэр агаар ус их эрэлттэй болсон байна. Афганистан зэрэг улс орнуудад ийм хэрэгцээг хангаж чадах юм бол харин хөгжилтэй улс орнуудад цэвэр агаарын асуудал хэцүү байна. Тэгэхээр зах зээл бол өөрөө хүмүүсийн итгэж байгаагаас ч илүү нарийн механизм юм шүү дээ. Энэ бол бодит байдалтай холбоотой. Америкийн нэгдсэн улсын бизнес халамжаас ихээхэн шалтгаалдаг болсон байна. Иймээс дээрх бодит байдал дээрх санаа сэдлийг зохицуулан авч үзэх боломжгүй юм. Иймээс төрийн капитализмыг нийгмийн интервенцмитээр халахлан харуулдаг системийг оновчтой болгох хэрэгтэй. Тухайлбал гангийн салбарын тогтолцоог дурдж болох байна. Эцэст нь Америкийн нэгдсэн улсын төрийн процессын талаар ярихад үнэн дээр улс төрийн үйл ажиллагаа бол энгийн гэдэгт би итгэдэг үл дээ. Хүмүүс засгийн газрыг сонгодог шүү дээ. Жимми Картер харьцангуй либерал үзэлтэй ерөнхийлөгч байсан. Тэрээр байгууллагын хүчийг нь ашиглаж хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хяналтанд авч чадсан тул бизнесийнхний итгэлийг олж авч чадсан ерөнхийлөгч юм. Чөлөөт системтэй байгууллагыг зөв гэж үзэж байгаа нь манай цаг үеийн эрх чөлөөний хамгийн том бэрхшээл юм да. Бид энэ талаар дахиад л ярих болно. Нэг санаа хэлээ л дээ. Бид ингэж ярих ёсгүй гэж би бодож байна. Энэ улсын киноны салбарын 46%-ийг нь Америкийн нэгдсэн улсын засгийн газар эзэмшиж байна. Энд байгууллагын орлогын албан татврын асуудал хөндөгдөн. Өөрөөр хэлбэл доллар бүрээр илэрхийлэгдэх ашигын 46 цент нь Америкийн нэгдсэн улсын засгийн газарт очихгүй гэсэн үг. Бодит татврын хэмжээ маш өндөр байгаа. Таны хэлснээр энэ нь хувь хүмүүст ирэхдээ 2 дахин нэмэгддэг. Байгууллагын хяналтын хувьд хөрөнгө оруулалтын шийдвэрийг засгийн газраас хамааралгүй болгох хэрэгтэй. Магадгүй засгийн газар компаниудын хөрөнгийг бохирдолтой тэмцэх гэсэн нэрээр үрэн таран хийж болох юм л да. Хяналтыг авна гэдэг бол байгууллагад идэх эрх ашиг нь маш их байна гэсэн үг. Корпорациуд маш их нөлөөтэй байх цаг үе байсан. Харин одоо энэ байдал алга болж байна гэж би бодож байна. Зөөн хүчтэй гарч дийлэнх хийх хязгаарлаж байна. Тэгэхээр төрийн гарыг буцаан татах эсвэл засгийн газрын зүгээс эдийн засгийн үйл ажиллагаанд хэд оролцож байгааг таслан зогсоох нь зүйтэй гэж та бодож байна уу? Бас эргэлзээ төрүүлсэн улс төрчдийг юу хийнэ гэж найдах юм гэж. Тэгвэл өөр нэг улс төрчийн байр суурийг сонсцгоё. Миний хувьд бол засгийн газрын эрх мэдлийн төсөлтийг цаашид хязгаарлах ёстой гэж бодож байна л да. Засгийн газар зарим төрлийн зарцуулалтанд хяналт тавих ёстой. Энийг хийхэд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байхаа гэж би бодож байна. Эс бөгөөс засгийн газрын зарцуулалт бодит эдийн засгаас ч хурдастай өсөн нэмэгцээр л байх болно. Засгийн газар үндэсний нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж байгаа тал дээр буруу алхам хийж байгаа гэж бодож байна. Мэдээж байдлыг сайжруулахад хэцүү боловч зарим арга зам байгаа гэдэгт итгэлтэй байна л да. Бид өөрсдөө зарим талаараа бага эрх чөлөө олгол бүхэлдээ олон ургалч нийгэм бүрэлдэхүүн тогтож болно. Мэдлэг чадвартай хүмүүс энэ талаар илүү сайн мэдж байгаа байх. Бидний хамгийн том бэрхшээлтэй асуудлуудын нэг бол засгийн газар болон аж үйлдвэрийн салбарынхны ур чадварын асуудал. Тэд урт хугацааны мэдрэмтгий ус шийдвэрийг илүү харж байна. Тухайлбал Канада ийм байдалтай байгаа. Тэд одоо л эрх чөлөөг илүү цогц талаас нь ойлгож мэдхийг хичээх болсон. Жишээлд тодорхой сонирхлын улмаас улиран сонгогдсон эрх баригчид байдаг шүү дээ. Тэд урт хугацааны боловч тодорхой асуудлыг л авч үздэг. Энэний төлөө тэд сонгогдож бас зах зээлийн эрх чөлөөнд нөлөө үзүүлдэг. Сонгуул бол өглөөний эрт алга болдог нар шиг маш өөр төрлийн эрх чөлөө. Та сонгогдох боломжтой. Гэхдээ үүний тулд санал авах хөтөлбөр үйл ажиллагаатай нь бол шал өөр зүйл юм. Мөн цөөнх болж ялагдах юм бол та юу хүсэж байгаагаа хийж чадахгүй. Та зах зээлд яаж оролцсон? Гарсан үр дүнг нь хүн бүхэн хүртэнэ.
Би таныг дэмжиж энэ ногоон зангааг энэ харж байна уу? Энэ зангаа худалдаж авсан юм. Та бидний 60% саналаар сонгогдсон байхаа. Тийм билүү. Гэхдээ үлдсэн 40% нь хамааттай сууж байна гэсэн үг биш байх л да. Тэд нөлөөлөх хичээж болно шүү дээ. Нөхцөл байдлыг үр дүнд нь тохируулах гэсэн хүчтэй механизм байхгүй тохиолдолд энэ хэцүү. Хувь хүний ганцаарчилсан сонголт тоглолт одоо хүртэл байсаар байна шүү дээ. Нийгмийг удирдах аваа. Сайн хүмүүс байгаа л да. Гэхдээ бидний ихэнх нь хаана нэг газар ажиллаж байна. Өөрсдийн компаниг зарим нэг сайн зүйл хийж байна. Эсвэл хийхийг хичээж байна гэж боддог шүү дээ. Тийм биз? Хүмүүсийн тал ихэд баримтлана гэдэг бол консерватив, ялангуяа либерал хандлага. Та хүмүүсээс засгийн газрын талаар юу гэж бодож байгааг ерөнхийд нь асууж болно. Тэд татварыг л бууруулахыг хүснэ. Харин Америк нэгдсэн улсын засгийн газар үндэсний эрүүл мэндийн асуудалтай тэмцэж байх жишээтэй. Ажлын байр, бохирдлын эсрэгч мөн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Нэг жилийн өмнө ийм зөрчилтэй байдлын нуун далдалсан радикал зүүн жигүүрийн сэтгүүл уншиж байлаа л да. Миний бодлоор бол Америк нэгдсэн улсад өнөөдөр худалдаа өөрчлөлт хөдөлгөөн явагдаж байна. Зүүн, баруун болон төвийн жигүүр гээд бүхэл хүчнүүд бүгд хөдөлгөөнд орж. Үндсэндээ ядуу болон ажилчин ангийнханд анхаарлаа хандуулж байна. Энэ нь эдийн засгийн эрх мэдлийг ардчилсан болгож, засгийн газрын ардчилдыг нэмэгдүүлж байна. Мэдээж нийгэм маш төвөгтэй хэцүү нөхцөлд байгаа гэж би бодож байна л да. Бас Иракийн эрх чөлөөний асуудал ч энд бараг юу ч биш. Цөөнхийн байр суурьч энд чухал нөлөөтэй. Харин олонх нь өнөөдөр технологиг мэдлэг болгох ур чадварыг бол дайнаас гарах ёстой. Бид засгийн газар, эдийн засаг бас нийгмийн мэдлэгийг ч ардчилсан болох ёстой гэж би бодож байна. Уучлаарай Майкл Харрингтон. Гэхдээ энэ бол шийдэл биш. Тэр цөөнх дүрм журмыг хүсэж байна. Харин би хүн бүхний үүрэг оролцоог хянаж чадахгүй. Хүн гэдэг амьтан өөрөө хувийн тусдаа шин чанартай тул амьдралаа өөрсдөө мэдэх ёстой. Мөнхийн шийдвэр зөв болж чадна гэдэгт би итгэхгүй байна. Миний халааснаас мөнх хулгайсаар л байх болно. Би ч энэ талаар судалж хүмүүсийг өөрийнхөө төлөө юм хийдэг болгохыг хичээнэ. Миний бодлоор хүн өөрсдөө л хамгийн сайн бэлэг өгдөг шүү дээ. Хүн бүхэн засгийн газар хэрхэн ажиллаж байгаа талаар ойлголттой байх ёстой. Засгийн газарт ял тулгаж, шахаж шаардаж байх хэрэгтэй шүү дээ. Засгийн газар бол галт хэргийг хурдан явахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл бид харилцан хамааралтай дэлхийн эдийн засагт амьдарч байна. Адам Смитийн нууц гарын зарчимд та нар итгэдэг үү? Миний бодлоор бол энэ бол дэлхийн түүхэнд дэх хамгийн агуу тоон шинжлэх ухааны нэг юм. Капитализм бол хүн төрөлхтний хийсэн хамгийн агуу зүйлсийн нэг байсан. Гэхдээ би наривчлалтай байхын тулд түүхэн цаг үетэй нь холбож авч үзлээ. Капитализм бол миний оюун санааны нөхөр юм а гэж Карл Маркс нэгэнтээ хэлсэн байдаг шүү дээ. Энэ хандлага монопол систем, үндэстэн дамсан корпорациуд мөн мөнгөний нийлүүлэлтэнд ч нөлөөлж байна. Тийм ээ. Өөрөөр хэлбэл холбооны нөөцийн банкнд удирдахдаггүй байна. Ийм радикал шинэ орчинд бол 18-р зууны үеийн шийдлэр хандаж болно. Оюуны чадварыг идэвхжүүлж, улс төрийн практик нөлөөг оновчтой болгож, Америкийн консерватив эрх мэдлийг өрсөлдөх хүч болгох хэрэгтэй. Хоорондоо хамааралтай улс орнууд дэлхийн эдийн засгийг уламж таамаглахад бэрх болгож байна. Иймээс засгийн газрын оролцооч дэлхийн бусад улс орнуудаас хамааралтай ийм бэрхшээлтэй орчинд үр нөлөөгүй болж байна. Энэ зуунд засгийн газрын хамрах хүрээж өргөжөнд хэлж байгаа шүү дээ. 19-р зуунтай харьцуулшгүй байгаа ч бид хэдийн оршин тогтносон тийм нийгэмдэр байна. Тиймээс л бид шийдвэрлэх үрээ энд тарих ёстой. Уг үндэс нь буруу таригдвал дараа нь шийдэхэд үнэхэр хэцүү болно. Цаг хугацаа ч их орно шүү дээ. Капиталист нийгэм маш их хувьсэл өөрчлөлтөнд орж одоо дэлхийн улс орнууд хоорондоо маш их харилцан хамааралтай болсон. Зөвхөн эдийн засгийн хүрээнд яриаггүй шүү. Гэхдээ Токиогийн их чуулган дээр аж үйлдвэрийн салбарын капиталист эрх мэдлийг олон улсын эдийн засгийн төвшөнд төлөвлөх талаар ярьсан. Энэ үеэр Адам Смитийн онолын ач холбогдлыг чухалж авч үзсэн л дээ. Нэг ижил эрс өөрчлөгдөж байгаа түүхэн нөхцөл байдал тохирсон аргачлал болохыг дурдсан. Байгууллагад үзүүлэх эдийн засаг хийгээд улс төрийн консерватив нөлөөг оновчтой болгох нь чухал гэж бодож байна л да.
Эдгээр зүйл 19-р зууны үед л их амжилттай хэрэгжиж байсан. Таны ярьж байгаа тийм системээс тухайн үед салсан. 17-оос 18 дугаар зууны үед буцаад очил доо. Тэр үед засгийн газрын хяналт ямар байлаа? Байгууллагын нийгэм эдийн засгийн орчин нь бас ямар байлаа? Харин 19-20 дугаар зууны үед бүх юм өөр болсон. Бид зөв зам, зөв чиглэл рүүгээ орсон. Улмаар бид боломжуудаа нэмэгдүүлж болохоор боллоо шүү дээ. Ирэх чөлөөгөө хадгалж хөгжил дэвшлээ үргэлжлүүлэх боломжтой болсон. Харин таны ярьж байгаа шийдлүүд доорх зорилтуудыг хүрэхгүй дахин унаж байна. Тийм биз? Энэ 7 хоногийн хэлэлцүүлгээ өвгөр ингэж өндөрлүүлье. Дараагийн сэдэв бол засгийн газар хяналт тогтоосны улмаас Америк нэгдсэн улс төдийгүй бусад улс орнуудын эдийн засаг ямар бэрхшээлтэй тулгарч байгаа талаар ярилцах болно. Free to choose next week.